Igleshu, Kelsolachi. Nico. That's some bad no. Nico. Nico. Jasam Batrano. За бүх үзэж байгаа бүх хүмүүст өнөөдөр мэндийг хүргье. За тэгээд манай гадаад хэлний багш нарын зөв тусгал холбоо буюу яг одоо миний энэ хажууд харж байгаа Right Reflection холбоо. За сүүлийн 10-11 жил бол гадшаа олон улсын хурлуудад бол боловсролын аяллууд бас хийж байгаа. За тэгээд 2024 оноос ахуулаад албаасаар Английн Ливерпулийн олон улсын хэлний коллежтэй хамтран ажиллаж байна. За өнөөдрийн хугацаанд бол нийтдээ 30 гаруй хүүхэд 15-6 багшийн хувьд бол одоо 100-ны олон улсын хөтөлбөр 14 хөтөлбөр болон багш нарын одоо мэргэжлийн хөгжлийн сургалтуудад бол явсан байна. За энэ жилийн хугацаанд бол 8 сарын 8-нд яваад 8 сарын 24-нд ирэхээр албаасаар Кембриж хөтөлбөр болон за мөн англи хэлний багш биш одоо мэргэжлийн бус хүмүүсийн хувьд бол бид нартай хамт групп яваад албаасаар бүх гадны англи хэлний сургалтанд бас хамт явах юм боломжийг бас нээж өгч байна. Тэгээд яг одоо комент асуултууд дээр үлдээж байгаараа за группийн хувьд бол нийтдээ 20 гаруй орчим одоо хүнтэй албаасаар удирдах ингэж явахаар төлөвлөлт байна. За энэ 7 хоног өнгөрснөөс хоошоогоо бид нар визний ажил шууд эхэлж байгаа. За англи гэхээр яг манай ер нь бол монголчуудын хувьд бол харьцангуй энэ үнэтэй байх бах. За хэр үнэтэй болох болов нийт хэд болох вэ гэдэг асуултууд бас нэлээд их байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд гол зүйлүүдийг хамгийн ихэнд лайвын ихэнд хэлэхэд за нийт онгоц болон сургалтын яг аль биесны байр. За сургалт бол нийлээд бол яг аль биесээр 9,500 орчим бол болж байгаа. За энэ хөтөлбөр бол одоо яг хийсний хугацааны судалгааны хувьд тэр за байрны хувьд бол одоо англид бол хүн болгон өөртөө аль биесээр тусдаа унтлахны өрөөтэй угаалгын өрөөтэй ингээд байна. За галтгой юмны хоолны хувьд бол бас дундаа ингэж хэрэглэх боломжтой. За англи бол ер нь хүмүүс төдийлөн бас өөртөө яг нарийн ширийн мэдлэг мэдээлэл багтаагаас болоод готлон одоо 7 хоног аялал хийхдээ л одоо маш их 15-6 сая гэдэг ингээд дээш явждаг тал байдаг. Тэгэхээр ер нь бол цагаан яг одоо супермаркет өөрсдөө байрлаад сургалтанд явж байгаа хүмүүсийн за мөн зөвхөн Монгол биш гадаадаас очиж суралцж байгаа хүмүүсийн хувьд бол галтоогоо юмдаа хоолоос супермаркет за өмнө юмнуудыг үнийн ханшнуудыг бол бид нар судалж бас харуулж байсан. За ер нь бол одоо махны хувьд бол манайда төстэй зайц болон за цагаан айдтай те сүүн төрлүүд жимс ногоо бол одоо баг Монголоос илүү бас хямдхан за дээрэс нь илүү эрүүл мэнд одоо өндөр шаардлага хангасан. За тэгээд ямар нэгэн генетикийн өөрчлөлтгүй ийм одоо бас байдаг. Тэгээд сонголтын хувьд бол маш их байдаг. Тийм учраас бид нар нийтдээ яг тэнд байрлаж авах хугацаанд бол сургалтанд явж байгаа багш нар болон хүмүүсийн хувьд бол сэндвич маягийн те одоо жимс ногоо хичээлийн дундуур бэлдээд бусад нөхцөл байдалд бол ерөнхийдөө бүх юм алгуурхан
тий пикник маягаар ингээд бэлдээ бол бас хамаагүй хямд гарах боломжтой байгаа. За тэгээд 8-нд бол бид нар яг Turkish-ээр дамжаад бол аль биесээр нисгээр яг зорж байна. За групп бол анханасаа ер нь бол 20 хүний бүрэлдэхүүнтэй Англид очихоор бол төлөвлөсөн. Бүртгэлийн одоо нийт процесс яг одоогоор 14-5 багш бол болсон байна. Тэгэхээр 4-өөс 6 багшийг бол одоо бас яаралтай энэ 7 хоног буюу яг одоо лайвын дараа болон энэ 7 хоног өнөө маргаашгүй оройн цагаарч бай хизээж бай уцаар яриад мэдээлэл аваад яваарай. За манай холбооны хувьд бол яг би Кензо гүшүүд бол би өөрөө яг энэ аяллыг бас эндээс явахад нь хамт чиглүүлж явна. За хамтын ажиллагааны өрөөнд бол манай багш нар болон хамт явах хүмүүсийн хувьд бол 7 хоногийн нийтдээ 15 цаг орчим Кембриж яг бэлтгэл сургалтанд бол сууна. За гэхдээ энэ дээр бас нэмээд Английн талаас монголчуудаа цаашдаа олон жил чанартай байлгууднаас нэмэлтээр англи хэлний англи дахь одоо боловсролын системийн талаар за мөн одоо английн багш нарын заах арга болон бусад одоо яриа харилцааны чиглэлийн нэмэлтийн сургалт юмнуудыг бол ямар ч үн төлбөргүйгээр нэмж авах юм аа. За яг энэ бүртгэл энэ аялал дотор бол зуршил болон ажлын ус ороогүй. За энэ бол байхгүй. Тэгэхээр визний болон 180 хоногийн 6 сарын аль биесны аяллаа виз гардаг. За яг энэ визний заавар зөвлөгөө одоо ажил эрхлэлт санхүүгийн байдал 3 бол яг энэ визэнд маш сайн хамааралтай байдаг. Тэгэхээр яг энэ доор одоо бас яг пол бол явж эхэлсэн байгаа. Манайхан пол дээр бас бөглөөрөө ер нь бол цаашдаа ч гэсэн яг энэ сургалтууд байх учраас англи устдаа танилцмаар байна уу гэж энэ пол дээр яг одоо бас гоё юу байгаарай. За яг одоо эхлүүллээ. Тэгээд боломжтой бас яваарай. За ер нь бол цаашдаа англи визний хувьд бол одоо боловсролын систем аль талаараа одоо бас визний нөхцөл байдал ч гэсэн цаашаага Америк болон Канада, Австрали руу явхад бас нэлээд сайн нөлөө болдог. Ийм виз учраас бас энэ дээр бас давхар өөрсдөө хөрөнгө оруулалт бас хийгээрэй гэж бас дахин хэлмээр байна. За нийтдээ аялал маань бол 8-наас 24 гэдэг бол 16 шөнө. За нийт ирж очихтойгоо манай яг он сараар бол нэг 18-9 хоногийн ийм аялал байгаа. За тэгээд групп дотор маань бас яг өөр одоо мэргэжлийн бас хүмүүс явж байгаа. Боловсролын одоо салбарт ажиллаж байгаа удирдлага, за мөн менежер, захирал, дарга одоо хинч үдий явж болно. Групп маань очиод бол яг тэнд бол яг төвшөндөө хуваагдаад суун. Кембрижийн хөтөлбөр ч гэсэн яг багш нарын хувьд бол одоо B1 төвшнгөөс дээшээ байгаа багш нарын хувьд очиод B2 болон C1 төвшин чиглэлээр одоо Кембрижийн сургалтанд бол хуваагдаж суух боломжтой. За тэгээд ямар тач одоо энэхүү хөтөлбөр маань яг Англид бол яг байрны тухай бас дахин хэлэхэд бол одоо студент байрны хувьд бол ийм фитнестэй за хүлээлгийн танхимдаа хичээл хийгээд суух одоо ийм кофе корнер энтертэй гэдэг ийм одоо тогтчулсан ийм байрнууд Английн одоо олон улсаас очиж хэл сурж байгаа хүмүүсийн хувьд бол зочд буудал их үнэтэй тустай учраас энэ дээр бол одоо ийм зориултын байр бол их аятайхан байдаг шүү. За тэгээд хамгийн гол нь энэ дээр бид нар хамтдаа яваад хамтдаа эргэж ирнэ гэдэг бол өөрөө хийндээ бол одоо маш сайн хариуцлагатай юм аялал болох боломжтой. За тэгээд Ливерпул хотын тухай бол товчхон мэдлэг өгөхөд бол ер нь яг Англигийн үндсэн за 4-5 том хот зад нэмээд одоо Честер, Йорк гэж жижиг хотууд нэмээд тэгээд хотууд байгаа. За тэгээд олон улсын нислэг ерөнхийдөө яаж явдаг вэ гэхээр Манчестерийн олон улсын онгоцны буудлын дээр групп маань аль биесээр буугаад за тэгээд цаг 20 минут хэртэ вагоноор болон за одоо группээр бас бид нар автобус судалж байна. Цаг 20 минут хэртэ яваад Ливерпул хотыг зорддог. За тэгээд Ливерпул хотод очиод байрандаа байрлаад ингээд сургалтууд маань үргэлжлэнэ. За Ливерпул хотын яг хүн амын хувьд бол одоо хамгийн их бас яг унган одоо британчууд сүүлийн үед бол гадагшаа явж хилээ сайжруулж байгаа хүмүүсүүд бол голчлон тухайн улсын одоо хүмүүс юу байхгүй бах амьддаггүй ч юм уу эсвэл илүү жоохон цагаачлалын хүмүүс их байдаг бол Ливерпулийн хувьд бол британчууд яг үндсэн одоо унган англи үндэстнүүд бол их байдаг. За тэгээд
Английн ерөнхийдөө Ливерпул хотын яг үндсэн одоо бэлэг тэмдэг бол яг энэ зургнууд дээр голчлон одоо юу яадаг яг домгийн одоо тэр хоёр шуу байдаг. За тэгээд яг круиз усан онгоцыг ирж зогсдог далайн каналтай хэсэг байгаа. За тэгээд далайн ерөнхийдөө бас эерэг. За далайн одоо юуны нар мандж байгаа бол нар жаргаж байгаа юм одоо мэржлийн зураг авахар бас зураад юунууд зурагчд бас очдог, зорж очдог юм байгаа. Тэгэхээр ямар тач бол хөтөлбөр маань бол цаашаа байнга сануулж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол олоолаа яваад олон монголчууд яваад сурахгүй байх гэдэг бол ойлголт бол байхгүй. Эсвэргээрээ яг бид нар илүү олоолаач тусмаа англичуудын хувьд бол Английн одоо олон улсын хэлний коллежийн хувьд бол бид нарт одоо нэмж багц өгөх нэмж одоо бид нарт одоо англи хэлний заах арга те суралцах маш олон зүйлсүүдийг өгөх ярилцах энэ олон сайхан цагуудыг гарах боломжтой юм шүү. Тэгэхээр бүртгэл маань яг одоо яаралтай аваад дуусч байгаа учраас мэдлэг мэдээлэл авмаар байгаа хүмүүс бол яаралтай шууд утсаар холбогдоорой. За ер нь бол одоо энэ маш гоё одоо хотод бүгдээрээ хамтдаа боловсролын болон за мөн одоо яг төвдөө байрлаж байгаа байрны хувьд коллежийн хувьд эргэн тойронд дандаа ерөөсө 20-30 минут алхаад очих яг те хотын төвд байрлаж байгаа учраас за яг энэ тээврийн зардал болны юмнууд дээр ч гэсэн бас баг гарах боломжтой. За хагасан бүтэнсэн амралтын өдрүүдээр бол нийт явж байгаа хүмүүсийн хувьд бол бас тодорхой хэмжээнд богоноос судлаад York, Leeds, Chester, Manchester за тэгээд 2 цаг эртээ яваад ч гэсэн Лондонгоо үзэх ийм боломж байгаа шүү гэдгийг бас дахин хэлье. За ямар тач бол бүртгэл яг байрны хувьд бол одоо 5 сараас хойш 6 сарын 1-ээс хойш бол бид захиалагдах баталгаажих боломжтой учраас за мөн тийзний хувьд бол тийм учраас одоо бид нар бүртгэлээ бол яралтай авч байна. За нийтдээ гарах мөнгөний хувьд бол яг энэ доор бас явж байна. Гэхдээ энэ бол одоо шууд ингээд нэгдүгээр гаргаад төлж байгаа юм төлбөр бол одоо биш байгаа шүү. Энэ бол одоо хамгийн ихнийд бол сургалтанд явж байгаа холбоонд санаачилж байгаа яг энэ хүү ажлууд хэрхэн зохион байгуулагддаг вэ гэдгийг товч хэлэхэд бол эхний ээлжинд бол нийт одоо сургалтын төлбөрийн 30%-ийг аваад урьдлагын мөнгөд төлөөд урьдлага ирнэ. За виз бол Англи виз аль биесээр цахим виз болсон байгаа. Тэгэхээр цахим визний одоо материаланд бүгдээрээ материалаа өгөөд хотод аль биесээр нэг удаа биометрик буюу хурууных явах ёстой. За тэгээ виз гаралтны хувьд бол одоо жишээ нь Ливерпулийн олон улсын хэлний коллежийн хувьд бол Accredited аль биесээр British Council-ийн итгэмжлэгдсэн одоо байгууллага учраас англи талаас бол ерөөсөө ямар нэгэн одоо асуудал бол байхгүй. За манайхан бол яг ер нь бол визний чанар визний юмнуудыг бол аяг их асуудаг учраас энэ талаар бас хэлэх хэрэгтэй. За тэгээ виз татгалзвал яавах вэ гэдэг юм уу бас ийм асуултууд ч бас их явдаг. Тэгэхээр ямар тач одоо энэ зүйлүүд дээр бол хариу өгөхөд бол Английн хувьд бол зөвхөн ерөөсөө л одоо буцааж олохгүй мөнгөнд үнэнд бүртгэлээ 45 паунднаас 7 болж хэмжсэн байгаа. Тэгэхээр зөвхөн 7 паундыг одоо буцаахгүй ийм нөхцөлтэй байгаа шүү гэдгийг бас хэлэх хэрэгтэй. Окей, тэгээд Английн Ливерпулийн хот одоо энэхүү сайхан хөтөлбөрт хамтдаа академик орчинд адванс төвшөнд хамт цаг өнгөрүүлэнгээд Ливерпулийн гоо сайхан энэхүү хотын архитектур, за соёл иргэншил юмнуудтай бол хамтдаа танилцах ийм сайхан уриалга гаргаж байна. Тэгэхээр бүртгэл маань яг 14-с 15 болсон байгаа. За тэгээд 4-өөс 6 одоо хүн бол нэмж бас бүртгэнэ. Тэгэхээр энэ бол зуучлал биш. Энэ бол ямар нэгэн одоо ашиг юу байсан аялал бол биш шүү. Энэ бол яг манай багш нарын холбооноос санал болгож буй хамтдаа хэлээ бүгдээрээ гүнзгийрүүлэх ийм боломж байгаа. Тэгэхээр энэ дээр бүгдээр яг хамтдаа хэлээ сурах нь хамт нэгдээрээ за тэгээд суралцах нь дараа нь шууд бүртгэл рүү холбоорой гэдгийг бас дахин хэлье. За тэгээд комент үлдээгээрэй. Бай бай.